Хөөрхөн өдөр суугтаа тавтамрал 2025 оны 8 сарын 3-ны өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ ямар домог ярьж өгөх вэ гэхээр дунд мөнхөрсөн дундрашгүй ирээ нартай холбоотой домгууд болон хачир мэдээнүүдийг хүргэнэ. За манай сувгийн гол зорилго бол би ийм домог олж сонслоо. Та хэдтэй хуваалцж гин та хэд маань ямар домог олж сонссон бэ? Бидэнд хуваалцаарай гэсэн ийм сувг шүү. Тэгэхээр та бүхэн манаас тэрийг зөвөр олгороо. Ингээд ирээ нартай холбоотой домог болон хачир мэдээнүүдээ та бүхэндээ хүргье. Эхний домог нь ирээ нуурын эзэн нь хоёр хөөрхөн хүүхэд байдаг хэмээн домголдог. Өглөө эртний нарнаар торгон элсний хаяан дээр тоглож байгаад хүний бараа харангуут нууран давс цалхиулан инээсээр ордог гин. Тэр хоёр хүүхдийг харсан хүнд үрийн заяа аз хэмрийн лундаа оршдог хэмээн бэлгшээдэг байна. Өөр нэгэн хууч ярианд ирээ нуур их Монгол элсэн манхныг ороо морь хурдан морины савдагтаа гэдэг. Их Монгол элсэнд нутагшин байрлаж ирээ нуурын уснаас ундаалж хээрийн онгон салхинаас өөр юу ч нуруундаа хүргээгүй атар онгонороо давхилдах шувуун хээр гэдэг азрахтай 40 орчим зэрлэг адуу энэ их элсэнд байсан хэмээн нутгийн хөгшөд домог болгон ярьдаг байна. За дараагийн домог нь болохоор маш их сонирхолтой юм домог байгаа. Ер нь уул устай холбоотой домог дээр заавал нэг тийм хайр сэтгэлийн тухай домог орж ирдэг штеп. Яг тэрнтэй ижилхэн хайраа хүлээсэн бүсгүйн домог гээд ирээ нууртай бас холбоотой байдгийн байна. За домогт болохоор эрт нэгэн цагт энэ нутагт нэгэн сайхан залуу үзэсгэлэн тохин хоёр бие биендээ маш их хайртай байж гин. Гэвч нутгийн ноёны хүү охиныг өөрийн хатан болгохоор шийдэн хайртай залууг нь дайнд явуулж охиныг хүчээр хатнаа болгохоор шийдэж гин. Охин энэ бүхнийг эсэргүүцэж нуурын хөвөөнд очиж өдөр бүр залбирч хайртай хүнээ хүлээдэг болж миний хайртай залуу ирэхгүй бол энэ ус намайг авах хэмээн шивэндэг байж хэсэг хугацааны дараа хайртай залуу нь дайнд ам өргөцсөн гэсэн таагүй мэдээ ирж гин. Охин үүнийг сонсоод нэгэн орой нар жаргах мөчөд ирээ нуурын ирэг дээр сүү өргөж дээлээ тайлан ус руу орж дахин гарч ирээгүй гэдэг. Үүнээс хойш нуурын ус цэлмэг атлаа алаг ирээн өнгөтэй болсон гэлцдэг. Учир нь охины гуниг гомдол хүлээлт бүхэн энэ нууранд шингэсэн гэж үздэг. Ирээ нуур бол ингээд тухайн охины гомдол гуниг баяр жаргал гэд тухайн охины сэтгэлийн илэрхийллээр өнгө нь одоо өөрчлөгддгөө. Үүнээс үүдээд ирээ нуур гэж нэрлэх болсон гэсэн ийм домогийг бас оруулж ирсэн байна. За дараагийн домог нь болохоор ирээ нуурын гүнд нэгэн усны эзэн сүнс оршдог бөгөөд тэрээр заримдаа зочин хүсдэг гин. Борооны дараа цэлмэг тэнгэрт нар гэлбох үед нуурын усанд хүнд үрс тодорч харагдана. Хэрвээ түүнийг анзааралгүй их дуу чимээ гаргаж хүндэтгэлгүй хандвал нэг хүнийг аваад явдаг гэж итгэдэг байна. Нэгэн домогт өгүүлснээр тэнгэрээс нэгэн шилийг хайсан нь ирээ нуур болсон гэдэг. Энэхүү шилийг тэнгэрийн охин хүн төрлөختөнд толь болгон өгсөн гэдэг. Тиймээс нуурын ус хизээд тол мэд тунгалаг байдаг. Хэрв чи сэтгэлдээ сайн бодол тээж ирээ нуурын усыг харвал сайхан ирээдүй үзэгдэнэ. Харин муу бодолтой хүн нуурын ус руу харвал хар бараан сүүдэр хардаг гэлцдэг. Хөгшчүүл ярьдаг нь ирээ нуурын усны өнгө нь тухайн зочилж буй хүмүүсийн сэтгэлийн өнгөтэй уялдаа холбоотой байдаг гэж үздэг. Зарим хүмүүс очиход нуурын ус цэнхэртэж амар тайван байхад зарим хүн очиод харахад хар бараан бүр улаан толб харсан гэж нутгийн хөгшчүүл хуучилдаг байна. За энэ болохоор төрөний нөгөө бүсгүйн домогтой бас төстэй байгааз үнэхээр ингээд сайн сайхан сэтгэлтэй хүн очиод ирээ нуурын усыг харах юм бол маш гоё тунгалаг цэвэр ингэж харагддаг бол за сэтгэлдээ одоо хар бараан одоо зүйл боддог тийм хүн очиод нуурын усыг харвал одоо нуур нь ингээд хар бараан өнгөтэй ч юм ингэж харагддаг. Тэгэхээр бас сонирхолтой домог байгааз энэ үнэхээр ингээд байж болох юм гоё сонирхолтой домог санагдлаа. За сүүлийн домог нь болохоор шинэ орой болсон хойно зарим үед нуурын хөвөөнд улаан шар өнгийн гэрэл навчиж усны мандлаар гулсаж явдаг хэмээн нутгийн зарим иргэд ярьдаг. Хүмүүс түүнийг лууны сүнс эсвэл нуурын эзэн гэж тайлбарладаг байна. За өнөөдрийн ярьсан домог та бүхэнд мань таалагдсан уу? За хэрвээ ирээ нууртай холбоотой өөр домог хууч яриа мэддэг бол та бүхэн маань бас комент хэсэгт үлдээгээд өгөөрэй. Өнөөдөр бол би ирээ нууртай холбоотой ийм домгуудыг сансан. Эдгээрийг бол та бүхэндээ ингээд хуваалцж байгаа шүү. Тэгээ манай хөөрхөн өдөр сууг бол домог болон хууч ярианд дуртай хэн бүхэнд нээлттэй ийм сууг байгаа. Та үнэхээр ингээд домог хууч яриа сонсдог. За ингээд мэддэг бол манаас огт нэгдэрэй гэж хэлмээр байна. За одоо уламжлал ясаараа та бүхэндээ ирээ нууртай холбоотой бас таны мэдэхгүй байж магадгүй гэсэн хэд хэдэн баримт мэдээллүүдийг хүргэнэ. Ирээ нуур яагаад олон өнгөөр солонгорч харагддаг вэ гэдг нь
За энэ бол байгалийн ховор үзэгдэл. Ирээн нуурын ус нь нарны тусгал, цахилгаан, соронзон орчин, агаарын чийгшил зэргээс шалтгаалan өдөрт хэд хэдэн удаа өнгөн солигддог. За судлаачийн хэлснээр энэ нь усан дах ер бусын эрдэс бодисын найрлага туссан нарны гэрлээс үүдэлтэй гэж бас үздэг юм байна. За шинжлэх ухааны талаасаа бол ингээд байгалийн ховор үзэгдлээ. Энэ усанд бол ингээд ер бусын эрдэс бодисын найрлага байдаг. За тухайн туссан нарныхаа өнцгөөс ингээд хамаарат усны өнгө нь ингэж олон өнгөөр харагддаг гэж олол шинжлэх ухааны үүднээс тайлбарладаг бол за домогт болохоор түрүү 2 домог дээр гарсан шүү дээ. За ирээн нуур бол ингээд тухайн хайраа хүлээсэн охины уй гашууг, баяр, жаргал, гомдол тэр бүх сэтгэлийн илэрхийллээр нуурын ус олон өнгөөр солонгорч харагддаг гэсэн бол за дараагийн домогт болохоор сайхан сэтгэлтэй хүн нуурын усыг очиж харуул нуур нь маш гоё тунгалаг байдаг. За хар бараан сэтгэлтэй хүн нуурын усыг очиж харуул за хар бараан өнгөтэй харагддаг гэж домог талаасаа бол ингэж төрөн гарсан шүү дээ. За дараагийнх нь болохоор хүнчлэл ёсоор загас агнуур хоригддог нуур байсан бөгөөд одоо ч нутгийн иргэд загас агнахыг төдийлөн зөвшөөрдөггүй. Усан тунгалаг боловч хитрхи хүйтэн тул загас амьдрах нөхцөл муутай гэж бас үздэг юм байна. Хүмүүсийн итгэл үнэмшлэр бол хүсэл биелүүлдэг нуур гэж бол нутгийнхан ирээн нуурыг үздэг юм байна. Нутгийнхан ирээн нуурыг хүслийн нуур гэж хүндэлдэг. Үр хөөхөдгүй амьдралын хүндрэлтэй хүмүүс ирж залбирснаар хүсэл биелдэг гэх олон ам дамжсан яриа байдаг. Эмэгтэйчүүд голдуу сүү өргөж чулуун дээр хадаг уйдаг юм заншилтай гэсэн байна. За ингээд өнөөдрийн манай хөөрхөн өдөр сувагтай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Яваалтай аймагт орших ирээн нуртай холбоотой олон сонирхолтой домгуудыг та бүхэндээ хүргэсэн гэж найдаж байна. Мөн нэмэлтээр бас ирээн нуртай холбоотой таны мэдхгүй байж магадгүй гэсэн бас баримтуудыг хүргэлээ. Ингээд энэ мэтчлэн илүү олон сонирхолтой домог сонсохыг хүсвэл та бүхэн маань хөөрхөн өдөр сувагтай нэг дээрээ ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяр та.